Омис нийгмийн нийгэм форумтай хамтран олон нийтийн энэ цуврал лекцийг уламжил болгон улир тутам явуулж ирсэн уламжлалтай байгаа. Тэгээ энэ удаагийнхаа лекцээр бид та бүхэндээ бизнес ба бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх сэдвээр ингээд энэ олон нийтийн лекцийг зохион байгуулахаар шийдсэн байгаа. Бизнесийн салбарт хүний эрхийн зөрчлийг багасгах, бууруулах тал дээр ариун туршлага хуримтлуулж байгаа хүний эрхийн үндэсний байгууллагууд дотроос дайны хүний эрхийн хүрээлэн бол энэ талаар ариун туршлагатай. Тийм учраас бид нар дайны хүний эрхийн хүрээлэнгээс яг энэ талаар ажилладаг ингээ хоёр хүнийг урьж авчираад тэгээд бизнес ба хүний эрхийн сэдвээр хүний эрхийн үндэсний комиссийн ажилтнууд болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа хүмүүсийг сургаж даглагжуулах ийм 3 өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгээ энэ сургалт маань ерөөсөө бас цаашдаа энэ сургалтаас гарах үр дүнд бидний цаашдаа хийх зорилго бол барьж байгаа зорилтууд бол хүний эрхийн чиглэлээр бизнесийн салбарт сургалт сурталчилгаа хийх, нөлөөллийн стратеги боловсруулах ийм чавга бүхий ажилтгаа хүмүүсээ мэрэгшүүлж авах сурагч багш бэлтгэх. Өөрөөр хэлбэл одоо энэ бэлтгэгдэж байгаа хүмүүс маань та бүхэнтэй хамтраад танай байгууллага дээр очиод яг одоо бизнесийн салбартаа хүний эрхийг зөрчихгүй байх талын одоо мэдлэг дадлагыг суулгах юм сургалт сурталчилгаа хийх хүмүүс бэлтэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн өнөөдөр бизнесийн үйл ажиллагаа явуулах одоо эрхэм зорилтод байгаа гэсэн хэдийвч тухайн бизнесийн үйл ажиллагаадаа хүний эрхийг зөрчихгүй, хүний эрхийг дээдлэн хүнд бизнесээ явуулах юм бол тухайн танай бизнесийн нэр хүнд үйл ажиллагаа хэрхэн өсч өндөх боломжтой вэ гэдгийг бол энэ хүний эрхийн талаарх ойлголт мэдлэг хандлага чинь нэгдснээр бизнесийн үйл ажиллагаанд ч гэсэн ашиг орлогоноос нэмэгдэх боломжтой байд юм аа. Тэгээд ингээд энэ лекцийг маань өнөөдөр удирдах хийхээр ирсэн хоёр хүнээ танилцуулъя. За хадгалаа Нора Гоцман. За энэ хүн бол бас дайны хүний эрхийн хүрээлэнд бизнес ба хүний эрхийн асуудлаа хариуцсан зөвлөхөр ажилладаг. За Нора Гоцман гэж бол энэ тийм ээ хамгийн наад хүн байгаа. За энэ хүн бол илүү уул уурхайн салбарт дах үйл ажиллагаанд хүний эрхийн зөрчлийг одоо бууруулах, гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх ийм асуудлуудаа гол нь хариуцдаг. Тэгэхээр уул уурхайн салбартаа хүний эрхийн асуудлаар ариун туршлагатай, мэдлэгтэй ийм мэрэгсэн хүн байна гэсэн. За цааталт нь сууж байгаа хадагтаа бол Кэтрин Пулсан Хансан гэх хүн байна. Энэ бас дайны хүний эрхийн хүрээлэнд бас бизнесийн салбарт хүний эрхийн оролцооны төслүүдийг илүү хариуцаж ажилладаг. Тэгэхээр бас бизнесийн салбарт хүний эрх ямар байх ёстой юм бэ гэдэг хамтарсан төсөл хэрэгжүүлдэг юм уу тийм ээ. Тийм төслүүдэд хүний эрхийн оролцооны сэдвээр ингээд бас мэрэгсэн дадлаг туршлагатай юм хоёр хүн та бүхэнд өнөөдөр ингээд 2 цаг лекцийг уншина. Дайны хүний эрхийн хүрээлэн 1997 онд байгуулагдсан. 2011 оны Дайны парламентын эрх зүйн актаар дайны хүний эрхийн хүрээлэн хувийн хвшилтэд ажиллах тодорхой мандат өгөгдсөн байгаа. Парламентын эрх зүйн актаар 100-аад ажилтнаа 30 гаруй оронд ажилладаг. Засгийн газартаач, иргэний нийгэмтэйч, бизнестэй хамтарч ажилладаг. За Нора бит хоёр бизнес ба хүний эрх гэсэн хэлтсэнд ажилладаг. Энэ нь 1999 онд байгуулагдсан хэлтс байгаа. Тэгэхээр гол зорилго нь хүний эрхийн одоо зарчмыг компанийн үйл ажиллагаанд хэрхэн яаж буулгах тал дээр одоо үйл ажиллагаа явуулах ийм зорилготой байгуулагдсан. Засгийн газартаач мөн иргэний нийгэмтэй ч гэсэн хамтарч ажиллаад хүний эрхийг бизнесийн салбар хэрхэн хүндэтгэх ёстой гэдэг дээр бас тэдний ойлголтыг сайжруулах ийм зорилготой байгуулагдчихсан ба. Энэ слайд дээр бүхэн харж байгаа. Бид бүхэн хамтарч ажилласан компаниудын логонуудыг харж байна. Компаниудтай хамтарч ажиллахад үнэлгээ хийж үйл ажиллагаанаас нь гарах одоо хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хорхрын бууруулах ийм үйл ажиллагаа хийдэг байгаа. Шууд маягаар бид нар компаниудтай хамтарч ажилладаг. Энд олон төрлийн арга барилыг гаргасан. Хүний эрхийн одоо баримттай
баримталтаа нэгдэж байна уугүй гэдгийг зохицуулах үнэлгээ. За энэхүү аргачлал нь бол манай вебсайт дээр байдаг англи дээр. За хүний эрх гэж юу вэ? Нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн дэд комиссарын газрын тодорхойлолтоор бол хоёр хүн мөн бүлэг хүмүүсүүдийг тэдний үндсэн эрх хэрэгчлөө бөгөөд эрх хэсэг оршихуутаа одоо зөрчилдсөн ямарваа нэгэн одоо 3 дахь шатын үйлдэлээс хамгаалах үүргийг хүний эрх гинэ. Үүнд бол одоо амьд явах эрх, өмчтэй байх эрх, ялгарлан гадуурхахдахгүй байх, хөдөлмөрийн аятаа тухтай шудраг нөхцөлд одоо ажиллах гэх мэтчлийн эрхүүд багтдаг. Хүний эрхийг хэрхэн одоо энэ бизнесийн салбарт оруулсан бэ гэдэг талаар ярихад хэд хэдэн олон улсын хүний эрхийн хэрэгслүүд байдаг. Хүний эрх гэдэг нь юу вэ гэдгийг тодорхож өгдөг. Энэ олон улсын хэрэгслүүд байна. Эдгээр олон улсын хэрэгсэл нь үндэсний хууль тогтоомж дээр хүрсдэн явуулж ирэх ёстой байдаг. Энэ гэснээрээ төрийн болон засаг захиргааны байгууллага бөгөөд төр бус агентуудын хүлээсэн үүргийг тодорхойлж өгдөг гэсэн үг байна. Үндэсний хууль тогтоомжийн дагуу засгийн газрын одоо байгууллагууд төр засгийн болон төр бус байгууллагууд үйл ажиллагаа хийдэг гэсэн үг. Олон улсын хүний эрхийн зарчмыг одоо биелүүлэх хэв хэмжээг нь тогтоож өгдөг гэсэн үг. Улсынхаа хууль тогтоомжоор. Тэгэхээр энэ нь бол эцсийн дүндээ эрх хэвлэгчдийн эрхийг хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг дээр яригдж байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө хүний эрх хэрхэн хэрэгждэг гэдгийн тухай уламжилт ойлголт явж байгаа. Гэхдээ түүхэнд бид нар харахад төр бус агентууд хүний эрхэд хэрхэн сөргөөн нөлөөлж байсан тухайд бид нар зөндөө жишээ мэднэ. Энэхүү эдгээр шиг бол бид нар энэ слайд дээр харж болж байна. Үндэстэн дамсан одоо корпорацууд хүний үндсэн эрх хэрэгчлөөг хэрхэн хамгаалдаггүй зөрчдөг талаар өмчлөх эрх эсвэл орон нутгийн иргэдийн эрх гэх мэтлийн эрхийг хэрхэн зөрчдөг тухай энэ слайд дээр харж иж болно. За энэ асуудлыг авч үзэхийн тулд 1990-ад онд 90-ад оноос ямар асуудал гарч ирсэн бэ гэхээр хэрхэн яаж бизнесүүд хүний эрхийг дээдлэх ёстой гэдэг асуудлууд ихэлсэн гарч ирсэн. Яагаад хүний эрхийг дээдлэх ёстой вэ гэхээр нэр төрөө мөн брэндээ бодоод хүний эрхийг дээдлэх ёстой. Яс зүйтэй хэмээн нэр хүндтэй байх юм бол энэ компани нэр хүнд нь мэдээж хэрэг өснө. Үйлчлэгчдийг татах, үйлчлэгчдийн үнэнч байдлыг хангах гэсэн бас нэг хоёр дахь шалгуур байна. Энэ бол нэр төр болоод брэндтэй ч гэсэн холбоотой асуудал. Яс зүйтэй компани хэмээн харагдсанараа компани нь үйлчлэгчтэй өөртөө татнаа л гэсэн үг. Өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг бараг өрсөлдөгчөөсөн яс зүйгүй одоо өрсөлдөгчөөс нь тэдний бараа бүтээгдэхүүнийг сонгох гэсэн ийм хүлээлтийг үүсгэдэг учраас одоо сайн талтай. За дотоод асуудал нь бол одоо хүний нөөцийг хүний нөөц толботой ажилд авах мөн бас одоо аятаа тухтай нөхцөлд хөдөлмөрлөх. Тэгэхээр хэрэв жишээлбэл компани нь хөдөлмөрийн одоо эрх зүйг хүндэтгдэг ам бас ажилчдын эрхийг хүндэтгдэг гэх юм бол
бол магадгүй хамгийн сайн чадахтай мэдлэгтэй ажилтнуудыг авах боломжтой болно. Бус эдгээр хүмүүсээ алдахгүй байх боломжтой болно гэсэн үг. Another business case has also been the attraction of investors. За тэгэхээр бас хөрөнгө оруулагчдыг бас татах ийм бас шалгуур байдаг. Investors not wanting to be associated with. Очин хөрөнгө оруулагчид одоо муу замналтай ёс зүйн үйл ажиллагаа хийж байгаа компаниудад хөрөнгө оруулахыг хүсдэггүй. Тийм учраас компаниудад одоо хэрэг хөрөнгө оруулах юм бол тодорхой хэв хэмжээг шаарддаг. За энэ болохоор бас эрх зүйн эрсдэлтэй холбоотой асуудал бий болдог. Тэгэхээр компани эсрэг хүний эрхийг одоо зөрчсөхийн төлөө шүүхэд татагдахаас сэрэмжилж байна гэсэн үг. Аюулгүй байдлыг хангах процессуудыг сайжруулах холбоотой. За үйлдвэр ажилтнын аваараас орчлон сэргийлэх эсвэл одоо үүссэн асуудал бүр илүү том хүрээтэй болох гэдгээс урьдчилан сэргийлэх ийм зорилготой. Энэ цаашдаа бол бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн одоо зохицолтгүй ажиллагааг хангахад маш чухал үүрэгтэй. Хүний эрхийг дэвшлснээр бизнес мэдээж яг нийгэмд одоо өөрийнхөө үйл ажиллагааг явуулах эрхтэй гэдгийг бас баталгаажуулж байгаа гэсэн үг. Гэхдээ харамсалтай нь бизнесийн хүний эрхийг хөндлөх ёстой ийм шалгууруудаас гадна компаниуд үнэхээр энэ хүний эрхийг хөндлөдөггүй ийм тохиолдол зөндөө гардаг. Энэ асуудлыг зохицуулахын тулд нэгдсэн улсын байгууллага 90-ад оноос эхлэн хэд хэдэн хэмжээг одоо бий болгохыг зорьсон байгаа бизнес ба хүний эрхийг хамгаалтаар 2005 оноос 2008 оны хооронд нэгдсэн улсын байгууллага нь бизнес ба хүний эрх гэсэн фреймворк гаргасан байгаа. 8 оноос 2011 онд эдгээрийг бүр илүү задлаад нэгдсэн улсын байгууллагын чиглүүлэгч зарчмуудыг боловсруулж хүний эрхийн зөвлөл үүнийг нь баталсан байгаа. Нэгдсэн улсын байгууллагын хамгаал, хүндэл, сэргээ гэсэн одоо зарчмууд нь 3 үндсэн баган дээр суурилдаг. За нэгдүгээрт төрийн хамгаалах үүрэг, 3 дахь этгээдүүдийн хүний эрхийн зөрчил гаргахаас хамгаалж урьдчилан сэргийлэх ёстой. Урд шитгэд мэдээж бизнесийн даалгавар орж байгаа. Үүнийг бодлого, зохицуулалт мөн бас одоо зөвшөөрсөн эрхийг сэргийлэх үйл явцаар хийх ёстой. За хоёрдугаар баг нь компанийн хөндлөх хариуцлага дээр яригддаг байгаа. Өнөөдөр энийг ярьж байгаа. Энэ нь юу вэ гэхээр компани өөрийнхөө үйл ажиллагаас гарах эрсдлийг мэдж явах ёстой. Энэ юу вэ гэхээр хүний эрхэд хэрхэн яаж нөлөөлж байгаа үнэлж хянж урьдчилан сэргийлэх ийм асуудлыг өөртөө авч хөдөлж авах ёстой гэсэн үг. За 3 дугаарт нь нэгдсэн улсын байгууллагын чиглүүлэгч зарчим нь 3 дахь банта энэ хохирогчд өөрийнхөө зөрчигдсөн эрхийг сэргийлгэх ийм хүртээмжтэй боломжтой байх ёстой. Энэ юу вэ гэхээр хүний эрхэн зөрчигдвөл эрх хэдлэгчд нь эрхээ сэргийлэх механизмд хүрэх боломжтой байх ёстой гэсэн үг. Энэ нь болохоор шүүхээр ч гэсэндээ шүүхийн бус ч гэсэндээ байдлаар эрхээ сэргийлэх боломжтой байх ёстой гэсэн үг. Шүүхийн механизм гэдэг нь мэдээж яг үндэсний шүүхийн тогтолцоо орно. Шүүхийн бус тогтолцоонд нь төрд үндэслэсэн амнаас төрөөс бусад газар үндэслэсэн гэж болно. Өөрөөр хэлбэл компаниас боловсруулсан ийм одоо механизм байж болно гэсэн үг. Тэрхүү механизмаараа орон нутгийн бөгөөд орон нутгийн оршин суугчид мөн бас хэрэгжтэй эрхийн сэргээж өгдөг гэсэн үг. За нэгдсэн улсын байгууллагын чиглүүлэгч одоо зарчмуудын тухай нэлээд олон байгууллагууд санал нэгдсэн. За эдгээр
зарчим нь нэгдсэн улсын байгууллагын тусгай процедурт багтсан байгаа. in country teams, Тухайн орны үйл ажиллагаа явуулж байгаа global compact, байгууллагуудад бас Nubin Global Compact-д бас орсон байдаг. Нэгтгэгдсэн байдаг. За бүс нутгийн хэмжээнд ч гэсэн нөлөө үзүүлсэн. Европын холбооны хувьд жишээлбэл European Commission, Европын зөвлөлт эдгээр чөлөөлөх зарчмыг хэрэгжүүлэх талаар ялангуяа төрийн хамгаалах хөрмөн бас хүнлэх компанийн үрийг энд багтаасан байгаа. За үндэстэн намсан корпорациудын үйл ажиллагааг чиглүүлэх энэ зарчимд орсон ба одоо экспортын зээлийн агентлагуудын үйл ажиллагаанд бас багтсан байдаг. За олон улсын санхүүгийн корпорац мөн бас эдгээр чиглүүлэгч зарчмуудыг үзээд өөрсдийнхөө үйл ажиллагааны стандартанд өөрчлөлт хийсэн байгаа. their investment. Жишээлбэл өөрсдийнхөө хөрөнгө оруулах одоо стандартуудаа шинжилсэн гэсэн. Экваторын зарчмууд Nubin чиглүүлэгч зарчмуудаа бас World Bank нийцүүлсэн байгаа. Дэлхийн банк ч гэсэн бүсийн хөгжлийн банкуд, and national development үндэсний хөгжлийн агентлагууд мөн how to better хүний эрхийг хөндлөх явдлыг бизнесүүдэд хэрхэн багтаах вэ гэсэн үйл ажиллагааг бас хийж байна. За Монгол одоо салбарын ажилтны бас нийгэмлэгүүдэд энэ and here's one хэрэгжиж эхэлж байна. Үүн дээр олон улсын албарлах бод уул уурхай extractive industry нийгэмлэг байна. integrating human rights considerations. Эдгээр бол үнэхээр хүний эрх ба бизнесийг нэлийн үүрэх үйл ажиллагаанд багтааж өгсөн байгаа. Энэ ороод микрофон шилжүүлж бодож байна. За баярлалаа. Энэ тэргуунд та хүний эрхийн үндэсний комиссд бид бүхнийг 3 хоног чадах хөгжүүлэх сургалт хийхээр Монгол лекц уншуулахаар өрсөн маш их баярлалаа. Фредрих Эбертийн санд бас маш их баярлалаа. Яг санхүүжилтийн асуудлыг амс логистик зохицуулалтын асуудлыг хариуцж хийж өгсөнд. Үнэхээр энэ бол нэр төрийн хэрэг байна. Энд байх нь. Only other thing is that I had a little bit of За өөр нэг хүндэн болсон хэрэг Монголд ирэх гэж бас жоохон цаг алдсан өглөөл ирсэн. Би нэг юм хоёр удаа ярьж байгаа мартаж магадгүй шүү. Ер нь жоохон ядарсан явж байгаа уучлаарай. before we really get Таны хөндлөх нийгмийн хариуцлагын тухай ярихаас өмнө to reiterate that хоёр маш чухал зүйлүүдийг хэлэх гэсэн юм а. Ялангуяа энэ Nubin чиглүүлэх зарчмын хувьд the first one is нэгдүгээрт энэ бол олон улсын нийгэмлэгээс гаргасан бизнес ба хүний эрхтээр гаргасан төр бизнес болон бусад одоо талуудын эрх өмнөгийг нарийндан гаргаж ирсэн анхны баримтч байгаа гэдгийг хэлэх ёстой. Өмнөх гаргаж ирсэн бичиг баримтууд нь ерөөсөө амжилтгүй байсан. Харин энэ чиглүүлэгч зарчмуудыг бол үнэхээр олон улсын нийгмийн хэмжээнд хүлээн зөвшөөрч болох үс гэж үзэж байгаа. За энэ бол үнэхээр хүний эрхийн зөвлөлөөс шууд санал нэгтээр баталснаар энэ болгоныг харж байна. Мөн бас салбарын нийгэмлэгч гэсэндээ эдгээр зарчмыг өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр нь та бүхэн бас энэ сайн бичиг баримт болчих гэж ойлгож байна. it's not to say there are no critiques. Мэдээж шүүмжлэхгүй гэсэн бол үгүй ш. Мэдээж хэрэг байгаа. Их чухал шүүмжлүүд байдаг. Гэхдээ энэ бол олон улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал юм шүү гэдгийг хэлэх юм а. Компани хөндлөх үүргийг задлаад ярил ялангуяа компаниуд энэ юу гэсэн үг вэ гэдгийг задлаад ярих юм бол So as Catherine сая хэлснээр essentially the corporate responsibility корпорацийн үүрэг нь that businesses бизнесүүд хүний эрхэд халдаж болохгүй. that impacts with which they're Хэрэг хүний эрхийн зөрчил холбогдол тэрийг хорхох хэрэглээний багасгах ёстой. and the way Шийдвэрлэх ёстой. Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлдэг вэ гэхээр өөрсдөө хяналт тавих энэ процессор хэрэгжүүлдэг байгаа.
So from this slide, За энэхүү слайдаас та бүхэн харж байгаа. that there are three aspects that I would like to focus our attention on. За бидний анхаарлыг 3 зүйл дээр би аваач хүсэж байна. The first one is what does it mean to avoid infringement? Хүний эрэхэд халдахгүй байх. Тэрнээс урьдчилан сэргийлэх гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? The second part is impact Хоёрдугаар they are involved. одоо хүний эрхийн зөрчил бий боллоо гэхэд яг тэр нь яаж илэрдэг вэ? Ямар хэлбэрээр илэрдэг вэ? And the third За component гуравдугаарт is нь the process of human rights due diligence. за хүний эрхийг хамгаалах одоо өөрөө өөрсөндөө тавих хяналтын механизм. Үүнд нь ямар алхмууд ордын, ямар хүлээлтүүд ордын гэдгийг ярих хэрэгтэй болно. За нэгдүгээр асуудлын тухайд The corporate responsibility to корпорац нь one of do no harm. одоо хүндлэх хэрэгтэй байгаа. Хүний эрхийг хүндлэх гэдэг нь бол хор бүү тарих гэсэн зарчим гэсэн үг. So the UN framework focuses Нэгдсэн улсын байгууллагын чиглүүлэх зарчмууд нь on the adverse impact caused by business. одоо бизнесээс үүсч гарч буй ажилчдаа орон нутгийн иргэд болон бусад одоо талуудад сөргөөр нөлөөллийг ярьдаг байгаа. So the concept of do no harm is first, Нэгдүгээр зарчим нь хор бүү хүргэх. Тэгэхээр хорыг нь олж харах хэрэгтэй гэсэн үг. and we have to identify who can Эдгээр хор хохирлыг бол бид нэр арилгахын тулд бүх хөтөлбөрийн арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг. Яг л бусад тал дээр компани хичнээн сайн зүйл хийгээд хүний эрхийг хүндэлжсэн ч гэсэндээ хэрэг тэр тал дээр муу ах юм бол энийг бол шийдвэрлэх хэрэгтэй зүйл гэсэн үг. the reason why I think Яагаад вэ гэхээр important point энэ маш чухал гэдгээр орж ирсэн юм бэ гэхээр өмнө бизнесүүд CSR project. компанийн хариуцлагын төслүүдээр So for example, contributions to жишээлбэл орон нутгийн хөгжлийн үйл явцад жишээлбэл одоо ерөнхий хэмжээний боловсрал болон стратегийн нийгмийн хөрөнгө оруулалтын төслүүдэд хөрөнгө оруулснараа they could justify their өөрсдийнхөө they were doing that хүний эрхийн зөрчлийг одоо зөвтгөх all the international олон улсын одоо хөдөлмөрийн зарчимд нийцэхгүй үйл ажиллагаатай байна гэдгийг эсвэл одоо байгаль орчныг үл хамгаалсан бодлоготой байна. Эсвэл одоо аюулгүй байдлыг хангах causing harassment in local communities. энэ хүчний байгууллага нь олон нийтийн одоо амгалан байрны байдлыг алдагдуулж болж байна гэж үздэг байсан. Нэгээс нөгөөг нь орлуулна гэж боддог байсан. So because that kind of argumentation was used гэхдээ by companies, the UN framework has basically said, first you need to identify and address all Энэ бол үгүй шүү. Ямар ч байсан гэсэн та нар өөрсдийнхөө хийж байгаа үйл ажиллагаанаас урган гарах сүр үр дагаврыг олж хараад тэрийгэ заавалчгүй засварлж шийдвэрлэж явах ёстой гэсэн зүйлийг хэлсэн байна. and that's just what we are trying to illustrate in this slide here. Тэгэхээр энэ слайд дээр нэг жишээ гаргаж өгсөн байгаа. Пирамидын хамгийн анх дахь нь бол хүндлэх хариуцлага Make other positive contributions. тэрийг дэвлэх ёстой. Тэгээд тэрийнхээ хажуугаар мэдээж энэ бизнесүүд бас илүү сайн эерэг бас нийгэмд хувь нэмэр оруулж болдог. The second aspect За хоёр дахь асуудал нь нобын чиглүүлэгч зарчмуудад багтсан бизнесийн одоо нөлөөний төрлүүдийг ярих ёстой. and the framework clearly За энэхүү асуудлын хувьд бизнесүүд маш өргөн хүрээтэйгээр шууд бизнесүүдийн үйл ажиллагаа нөлөөллөөс үүсэж байгаа хорхол эсвэл нэмэрлэж байгаа бизнесүүд нэмэрлэж байгаа эсвэл магадгүй бизнесийн туршлагын харилцаанаас үүсэж байгаа зүйлүүд одоо хорхол байж болно гэх ийм гурван төрлийг гаргаж ирсэн байна. Бизнес ба хүний эрхийг эргээд харахад бидний хувьд бол энэ бол шинэлэг зүйлсэн гэж ойлгож байгаа. because previous Учир нь урд нь focus has been on бидний анхаарал caused directly by the business. дандаа бизнесээс шууд уран гарч байгаа эсвэл там ингээд нөлөөлж байгаа бол хорхирлыг бид нэр хардаг байсан. So for example, Жишээ нь бизнес pollute doesn't mean орон нутгийн усны ихийг одоо хордуулах эсвэл одоо хөдөлмөрийн одоо доод хөлсийг өгөхгүй байх.
then most ийм асуудал гарвал ихэнх талууд that connection clearly хүний эрхийн зөрчил байна гэдгийг олж хардаг. Тэгэхээр энэ хүний эрхийн зөрчил гаргасан учраас энэ нөлөөгөө арилгах ёстой гэдгийг олж харж чаддаг хүн болгон. when it gets to Гэхдээ the link to business relations. бизнесийн туршлагын үйл ажиллагаанаас үүдэн гарч ирж байгаа хүний эрхийн хохирлын тухай ярихад бол энэ бас шууд харилцааг нь олж харахад бас хүнд болдог. So if we take Шин a classic example in the extractive industry, уулуурхаан олборлох салбарын нэг жишээ. За уулуурхаахаа энд л уучлаарай. Гэхдээ энэ бол миний бас мэргэжлийн so a classic example, there are Salbarin. public security forces around the mine. за жишээлбэл одоо уулуурхааг хамгаалах Necessarily invite those forces there. төрийн хамгаалтынхан Then байна гэж үзье. За жишээлбэл public үндэсний засгийн газраас энэ хүмүүсийг өөрөөгүй байдлаар дээр хурж ирсэн байвал яах вэ гэсэн асуудал байна. Гэтэл бол тэр одоо төрийн хамгаалтынхан force breaches of хүний эрхийг зөрчөөд орон нутгийнхныг одоо айлган сүрдүүлээд ийм асуудал гараад байна гэж ойлгоё. the traditional response has been Уламжилт аргаар хариу хэлдэг бизнесүүдээр үнэхээр энэ бэр хариуцлага бидний яахч аргагүй бидний энэ төрийн хамгаалтыг энд ачаагүй дуудаагүй тэгэхээр бидний хариуцлага өгөхгүй гэдэг уламжилт амнаас нь гардаг үг байсан. and what the guiding principles. Харин чиглүүлэгч зарчмуудын дагуу There is actually a direct linkage энд шууд холбоос байна. forces being stationed around the mine. Уулуурхааг тойроод яа тэр төрийн хамгаалт байгаа юм бэ? Human impact that are caused or тэгээд эдгээр of those security тэр орон нутагт байгаа учраас тэр тухайн орон нутагт хүний эрхийн зөрчил гарч байна гэдгийг шууд одоо холбох боломжтой байна гэж үзнэ. company conducts itself. Ялангуяа одоо тухайн компани орон нутагтаа хэрхэн яаж үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээс энэ бол холбоос байна. Хүний эрхийн зөрчлийн холбоос байна гэдгийг олж харах боломжтой болно. Бид зарчим хэлдэг. Basically, just to reiterate, those direct За тэгээд дахиад хэлэхэд бол company around компанитай шууд бус гэрээт болон гэрээт бус харилцаа чухал. the responsibility is not За хариуцлага нь хяналтан дээр үндэслээгүй харин компанитай холбоотой холбоосон дээр үндэслэж байгаа юм шүү. the third aspect. За гурав дахь асуудал нь та бүхэнд танилцуулах ёстой. Энэ бол одоо өөрсдийн үйл ажиллагаанаас ургаж гарч ирэх хүний эрхийн зөрчлийг үнэлэх ийм асуудал байгаа. And this is essentially a company management Энэ бол ерөөсөө компани менежментийн зохицуулах одоо хүрээ гэсэн үг. in Pillar 2 of the UN Guiding Principles, За нэгдсэн улсын байгууллагын чиглэл зарчмын 2-р одоо баганд багцсан асуудлаа гэсэн үг. which seeks to provide guidance for companies in- on how they can show that they respect. Компаниуд хэрхэн бүхний эрхийг одоо хүндэтлэх боломжтой вэ? Ямар арга барилаар энийг хийх ёстой вэ гэдгийг үүнд багтаасан байдаг. And at the same time, they're providing a very clear framework. Тэгээд энэ хүн Framework other actors such as human rights commissions or NGOs. энэ тал дээр маш нарийн тодорхой мэдээлэл өгсөн тохиолдолд хүний эрхийн үндэсний байгууллагууд иргэний нийгэм мөн бас одоо хувь хүмүүс ч гэсэндээ хүний эрхийг хүндлэх үйл ажиллагаа нэмэлт болно гэж үздэг байгаа. So as Catherine already indicated, За Катрин та бүхэнд хэлсэн процесс нь preventing mitigating adverse human rights. ямар хүний эрхийн зөрчил гарах боломжтой гэдгийг үнэлэх хор хохирлын багасгах шийдвэрлэх гэсэн ийм асуудал байгаа. Four steps. Тэгэхээр ингийн тул бол дөрвөн арга хэмжээ алхам авах ёстой гэж хэлдэг байгаа. The first one is Нэгдүгээр net impact. тэр нөлөөг нь үнэлэх, The second is to хоёрдугаар predict and act upon энийг нэгтгэх, ололтыг нэгтгээд The second тэрэн дээр is to track арга and monitor. үйл ажиллагаа зохицуулах, гуравдугаарт мониторинг хийх, And the fourth one is to communicate дөрөвдүгээр and report. эдгээр одоо авч хэрэгжүүлсэн асуудлаа тайлагнах гэсэн ийм процессс бүрч байна. The two framing considerations that complement this framework are a policy commitment За үүнд нэмэлдэг асуудал зүйлүүд байна. Бодлогын хэмжээнд хүний эрэхэд үнэнч байх гэсэн. and also a grievance resolution process or мөн participation за in a framework for remedying any adverse хоёрдугаарт effects that we cover. зөрчигдсөн эрхийг сэргээх
энэ одоо үйл явцад бас хүмүүс ихэнх зуршигч хүмүүс оролцох юм боломжтой байх ёстой. So to put this into a bit more of a practical. За илүү практикаар алж харьяа гэх юм бол за зарим жишээг бид нэр хамтарч ажиллаж байсан компаниудаас өгч болж байна л да. Policy commitment, there are actually За бодлогын хувьд хүний эрхийг дээдлэхийг гэдэг нь бол мэдээж олон улсын хувьд ч гэсэндээ маш олон одоо хэрэгсэл байна. За Chevron-ы бодлогын одоо бичиг баримттай. Үүнд бол одоо хүний эрх багтсан байгаа. Бусад хүний эрхийг багтаасан корпорацууд ч гэсэндээ байдаг. За үүн дээр ялангуяа бодлогын бичиг баримтыг харахтаа бид юуг онцолж харах хэрэгтэй гэвэл хэрхэн яаж хэрэгжиж байна. Тэгэхээр одоо компанийн тогтолцооны хувьд хэрхэн яаж хэрэгжиж байна. Эдгээр одоо бодлогын хэмжээнд энийг компанийн дэд удирдлага хүлээн зөвшөөрсөн. Энэ ажилтнуудын хувьд практик одоо үүрэг болсон байна уу, үүрэгжүүлсэн байна уу, дээрэс нь эдгээр одоо бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ажилтны нөөц болцоор хангагдсан байна уу гэдгийг харах ёстой. За ажилчид нь жишээлбэл одоо үйл ажиллагааны одоо компани одоо хөндлөж байгаа хүний эрхийг хөндлөж байгаа үйл ажиллагааны индикатор байна уугүй юу гэдгийг тэд нар мэдэж байгаа юу гэдэг нь чухал. The area of risk and impact assessment is actually one. За эрсдлийг нөлөөг үнэлэх гэсэн бас нэг асуудал нь дараад нэрнэ бас. But just to flag that what the guiding principles require is not necessarily зарчмын хувьд хүний эрхийн нөлөөний үнэлгээ гэж зогсохгүй. But they require companies to assess human rights impact. Намаас одоо бусад талын одоо үнэлгээ хийх ёстой гэсэн үг байгаа компаниуд. It's a slight difference, but it's энэ дэр жоохон ялгаал бэлтэй. Чухал ялгаа. Үнэхээр олон арга барилаар хүний эрхэд хэрхэн нөлөөлж байна гэдгийг компаниуд үнэлэх ёстой. Тэгэхээр ямар компани хаана ажиллаж байна, ямар одоо хүний эрхийн зөрчилд холбогдох боломжтой вэ гэдгээс шалтгаалаад олон арга барил. За нэг жишээ нь BHP Billiton гэдэг компани шийдэж болно. Тэгэхээр за хүний эрхийн одоо үнэлгээ гэж тусдаа ийм тайлан гаргадаг байгаа, үнэлгээ хийдэг байгаа. Бусад компаниуд өөр арга барилаар авч үзэж байгаа. Тэгэхээр яг одоогийн өөрсдийнхөө үнэлгээний тогтолцоонд хүний эрхийн нөлөөний тухай үнэлгээг бас оруулсан байх жишээтэй. За салбарын хувьд одоо бас чиглүүлэг хөөрхтэй байгууллагууд ч гэсэндээ одоо олон улсын хувьд салбарын хувьд хэрхэн яаж хүний эрхийг нэгтгэх ёстой вэ? Энэ үнэлгээгээ хэрхэн одоо нэгтгэх ёстой вэ? Дээрс нь үйл ажиллагаа давхардуулахгүй хэрхэн явуулах ёстой вэ гэдгээр маш их бодож эхэлсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө олон төрлийн арга барил байд юм а гэдгийг хэлхийн тулд хэллээ. За хүний эрхийн зөрчлийг олоод нэгтгэх гэсэн зүйлээр жишээ өгөхөд бол дотооддоо одоо компани засварлынхаа үйл ажиллагаанд функцийн одоо өмнөг хүлээх жишээнээр хүний эрхийг хэрхэн яаж хөндлөх вэ? Жишээл хүний нөөцийн бодлогоор бид нэр хүний эрхийг хэрхэн хөндлөж байна вэ гэдгийг багтааж өгсөн компаниуд байдаг. In the sustainability team, they might look at different types of human rights. Удаан хугацаар оршин тогтох асуудлыг одоо хариуцсан баг нь орон нутгийн хүмүүст хэрхэн яаж нөлөөлж байгааг гэдгийг үнэлдэг ч юм уу эсвэл үйл ажиллагааны одоо үйл ажиллагааны хариуцсан байгууллага нь бас
to make sure that within the company асуудлуудыг авч үнэлж идэг. Тэгэхээр бизнесийн нэг хэсэг болон өөрийн асуудал дээр ажиллаж байгаа ч гэсэндээ энэ болгон координацтай байх хэрэгтэй, уялдаа холбоотой байх хэрэгтэй гэсэн зарчмыг хэлж байна. Tracking and monitoring. Мониторинг тэгэхээр үүнд бол тогтмол хүний эрхийн талаар тайлагнахдаа ямар индикаторыг ашиглах вэ? Эдийг хангаж өгөх ёстой. Тайлбарлах асуудал дээр энэ бол маш чухал, хүний эрхийн хувьд бол үнэхээр маш чухал. Яг бол ил тод байна гэдэг бол хүний эрхийн анхдагч зарчмуудын нэг. Маш ашигтай, маш сайн жишээ, Рио-Тинтогийн жишээ байна. Тэгэхээр засгийн газарт одоо ямар нэгэн төлбөр хийж байгаа тохиолдолд энийг ил болгодог. Жилдээ ямар төрлийн одоо татвар өгсөн байна, эсвэл одоо бус төрлийн ямар татвар өгсөн байна вэ? Төрд гэсэн харж болдог. Рио-Тинтогийн вебсайтаас. Яагаад энэ чухал хүний эрхийн үүднээс гэхээр хүний эрхийн нөлөөлөгчдийн хувьд та бүхэн вебсайт руу ороод за Рио-Тинто татвартай энэ төрлийн мөнгө өгчээ. Тэгэхээр тэр мөнгөөр юу хийсэн бэ? Яасан бэ? Хэрхэн яаж засгийн газар энийг ашиглаж байна вэ? За тэгэхээр хөгжлийн одоо жишээнээс санаачлаг эсвэл үндсэн нийгмийн үйлчлэгийг засгийн газар үзүүлж байгаа үгүй гэдгийг та нар харж боломжтой. Компани юу ч гэсэндээ энэ их чухал. Яагаад гэвэл компани өөрсдийнхөө ямар одоо хууль ёсны төлбөр засгийн газарт өгч байна гэдгийг бас ил тодор зарлж байна гэдэг нь бас их чухал. In terms of remediation, remedy and grievance mechanisms, also So барагдуулах зөрчигдсөн эрхээ сэргээх асуудал дээр нэг жишээ Newmont Mining компанийн байна. Энэ хүү компани даяараа гомдол барагдуулах механизм, зөрчилдөөнийг одоо зөрчилдөөнийг бас зохицуулах механизмыг бий болгосон байна. Яг энэ болгоны жишээ болон өгж байгаа ч гэсэн энэ бол төгс төлөвлөр болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эсвэл одоо үгд энэ компаниуд хаанч үйл ажиллагаа явуулж байсан бүр төгс төлөвлөр явуулдаг гэсэн үг биш. Гэхдээ яг үнэхээр энэ компаниуд өөрсдөө ямар арга хэмжээгээр арга барилаар хүний эрхийг хэрхэн дээдлдэг вэ гэсэн жишээ өгсөн юм аа. Тэгэхээр та бүхэн бас бизнес ажилтдаг хүмүүс бол зарим асуудлаас нь бас өөрийнхөө ажилд хэрэгжүүлэх боломжийг бас харж байгаа хаа гэж бодож байна. The other thing I just wanted to share with you was та бүхэнтэй бас хуваалцах гэсэн нэг зүйл нь бол өөр хэдэн жишээг өгсөн. За би компани байсан бол тэгээд эхэлж байгаа юм байна л да. Хүний эрхийн үнэлгээг би хийж эхлэх гэж байгаа юм байна. Тэгэхээр юу харах ёстой вэ? Яаж хүний эрхийг одоо хангах ёстой байт юм бэ? За нэгдүгээр from the Office of the High Commissioner. Нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн дэд комиссарын газраас гаргаж ирсэн бизнес ба хүний эрхийн чиглүүлэх одоо баримтлах зарчмууд байна. Тэгэхээр та бүхэн энэ одоо хүний эрхийн үнэлгээг хэрхэн яаж хийх үү? Яаж энийг ингээд тэмдэрэ тайлбарлах уу? Ямар бодлогын одоо бодлоготой байх ёстой гэдгийг нарийн гаргаж өгсөн юм баримт байна. The other example all elaborate a little bit on those processes. One is the IST Guide on Human Rights Impact. This again is a very practical. Олон улсын санхүүгийн корпорациас гаргасан ийм үнэлгээний механизм байна. Онлайнаас байдаг, интернеттэй байдаг. За корпорацийн хүний эрхийн талаар тайлбарлах ийм одоо баримт байна. Үүнийг маш олон талууд нийлж боловсруулсан байгаа. Тэгэхээр олон одоо үндэсний намсан корпорациуд үүнийг хэрэгжилж байгаа. Хүний эрх дээр тайлбарлах гэдэг бол бас энэ асуудал бас байдаг. Тэгэхээр энэ
мэдээллийн хэр ихийг нь олон нийтэд дэлгэх үү, хэрхэн яаж дэлгэх үү гэдэг нь бол бас их энзэг байдаг. Тэгэхээр өмнө дээр ямар индикаторуудыг ашиглаж хэрхэн яаж энэ одоо тайланд тусах вэ гэдгийг харж болох юм аа. Тэгээ хэрхэн энийг яаж бас олон нийтэд дэлгэх үү гэдгийг бас харж болох юм. Бүхэнд одоо асуулт тодруулах зүйлүүд байвал одоо асуултуудыг авчиж бодож байна. Байгууллага бол удирдлагууд ямар нэгэн бодлого чиглэл тавьчаад ажилчдаас юм шаарддаг. Ажилчид бол тодорхой нэг хүсэл зорилго тавьчаад удирдлагуудаас шаарддаг. Тэгээ энэ хоёрын дурны нөөцийн алдад хамгаалсан хүмүүс маань удирдлагын талд ажилчдын талд орохын тулд одоо үндсэн дундаж зарчмаа барай явах нь зөв. Эсвэл яг хөтлөө бариад яваад зөв. Эсвэл удирдлагын ажил тусгаарлах уу? Эсвэл ажилчдын талд ороод удирдлагад бас нэр хүндээ бас алдагдaltaа яг бодит зарчим дээр. Тэгэхээр энэ дээр хүний нөөцийн ажилчдын одоо зөв талаас нь удирдлагуудаа ажилтнуудаа ойлгуулахдаа яах ёстой вэ? Миний бодлоор энд хоёр зүйл байна. Бүр нарийн юм руу орохгүйгээр шууд хэлэх үс зүйл нь нэгдүгээрт компани бодлого ба үйл явц нь хүний эрхийн ялангуяа олон улсын хөдөлмөрийн стандартад нэгдсэн байна гэдгийг харах ёстой. Тэгэхээр үндэсний хөдөлмөрийн хууль тогтоомжтой нэгдсэн байна гэдэг байгууллагын бодлого. Дээрээс нь үндэсний механизм мөн олон улсын одоо хүний эрхийн хэрэгсэлтэй нэгдэж байгаа үгүй юу? Тэгэхээр энэ дээр үнэлгээ хийн гэсэн. Тэгэхээр хичнээн үндэсний хувьд одоо хүний эрхийг дэвтэлж байгаа ч гэсэн олон улсын хүний эрхэд бас хүний эрхийн стандартад хүрсэн байна уу үгүй юу гэдгийг харах ёстой. За хоёрдугаарт бол энэ бол харилцан зөвшөлтслийн асуудал ярилцаж явах ёстой. Тэгэхээр магадгүй танад одоо үйлдвэршин ивэл байдаг бол эсвэл үйлдвэршин ивлийн төлөөлөгч ажилтдаг бол энэ бол одоо төлөөллөөр дамжуулаад ажилчдын төлөөллөөр дамжуулаад нэгээр нь авч үзэх боломжтой юм аа. Ямар одоо удирдлага ба ажилтны хооронд гарах асуудлыг зохицуулах боломжтой байдаг. За энэ асуудал нь мэдээж үйлдвэрчийн эмнэлгүй орнуудад маш их хүнд эсвэл одоо үйлдвэрчийн эвлэн их сул ажилтдаг орнуудад их бас хүнд байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд мэдээж одоо компани корпорацууд бол ажилтнуудаа бас энэ зохион байгуулалт оруулахад дэмжлэг үзүүлэх ийм бас асуудал гарч ирдэг. Тэгэхээр иймэрхүү юмнууд шууд би харж байна. За өөр нэг асуудал Global Compact-д танах нэгдэж орсон гэсэн форум байдаг. Тэгэхээр компаниуд ямар асуудалтай тулгарч байна, хэрхэн яаж шийдвэрлэх үү гэдгийг ярилцах юм форумуд байдаг, тийм. Асуудлуудын форум байдаг, эсвэл ажлын хэсгүүд байдаг, тийм. Тэгэхээр эдгээрт одоо нэгдээд бусад компаниуд иймэрхүү ижил төстэй асуудлуудтай хэрхэн яаж хандж байгаа юм бэ, яаж зохицуулж хийж байгаа юм гэдгийг харах боломжтой болно. Үнэлгээ, хор хохирлын үнэлгээ, нөлөөллийн үнэлгээ, бас одоо гомдлыг хэрхэн барагдуулах тал дээр бизнесийн салбарын нэлээд их сонирхтой учраас энэ дээр ярив. За нэгдүгээр хүний эрхийн одоо хүний эрхийг нөлөөлж буй зүйлийг хэрхэн яаж үнэлэх вэ? За жишээлбэл одоо олборлох уул уурхайн салбарыг харахаар та бүхэн ойлгож байгаа үстэй тий. За их том уул уурхай байна. Мэдээж хэрэг байгуулагчид нөлөөлж байгаа. Одоо дотолт нь их муухай харагдаж байгаа, гол урсж байна. За энэ жижигхэн баашин богинорсон байна. За ажилчид тэн зогсож байна. За хамгийн дээдлэлт нь хэдэн эмэгтэйчүүд байна.
in Australia. За миний одоо 20 жил амьдарсан эх орны эмэгтэйчүүд энэ бол одоо манай газар нутаг ариун газар нутгаа компани үйл ажиллагаа олборлох үйл ажиллагаа зогсоо гэсэн ийм зургууд байна. One of the most critical things За маш чухал зүйлүүд which is also very challenging Монгос одоо бас асуудал үүсдэг бидний хувьд энэ зүйл нь face in their day-to-day. ялангуяа одоо компаниудыг харахад үйлдвэрлэлтийнх нь үйл ажиллагааг харахад Our job is about translating issues that come translating human rights to the issues that companies face in their day-to-day operations. хүний эрхийн одоо асуудлыг яаж өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хурцлаар болох ёстой вэ гэдгийг одоо бидний хамгийн том асуудал байдаг. За өмнөх зураг дээр одоо нэлийн бохирдсан олон зураг харж байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн эрхтэр эрхийг хязгаарлаж ингэж ойлгож болно. Монгос одоо амжиргааны тодорхой нөхцөлтэй байх Монгос одоо орон дайраар хангах энэ болгон эрхтэй зөрчиж байгаа гэж ойлгож болно. Some look at this kind of comparison and say, За зарим магадгүй энэ рүү харьцуултыг хараад okay, but then that means we're addressing all these issues бид энэ асуудал дээр ярьж байгаа шүү дээ. Арга хэмжээ авч байгаа. Бидний одоо байгаль орчны бохирдыг харж байгаа. Шилжүүлэн суулалт хийдэг, бидний нөхөн дэлгэр өгдөг. What would be different if we applied a human Бид хүний эрхийн хандлагыг ингээд энэ хийж байгаа зүйлтэй нэгтгэлээ гээд ямар ашигтай юм бэ гэж биднээс асуудаг. Зарим нь энийг хараад за үнэхээр энэ болгоныг одоо хүний эрхийн үүднээс бас авч үздэг юм байна гэдгийг олж хардаг. So the area of assessment of human rights. За үнэлгээний салбар нь бол нэлийн том, нэлийн яригтай салбар байгаа хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ. Бидний хийсэн нэг зүйл бол ялангуяа IPK-тай холбоотойгоор Монгос өөр бусад компанитай хийж байгаа ажилдаа бид нэр зарим шалгууруудыг авч үзэж байгаа. Ялангуяа үнэлгээ хийж байхдаа үүнийг бол заавалж хийх ёстой. Яагаад гэвэл ингэж одоо үнэлгээ хийснээр заавалжгүй хүний эрхийг одоо анхаарч үзэх боломж гарч ирдэг. Одоо энэ процессын хувьд оролцоог хангах ёстой байдаг. Үйл ажиллагааг мадрах ёстой. Эрх мэдэл өгөх гэдэг нь бол эцсийн дүндээ энэ одоо үнэлгээнд хүмүүс оролцох боломжийг олгож байгаа гэсэн. За процесс нь өөртөө ээлтэй байх ёстой. Үнэлгээс гарсан үр дүн ч гэсэн ээлтэй байх ёстой. Мөн хариуцлагын тогтолцоо бас байх ёстой. За хариуцлага гэдэг нь юу бас үсгүй гэхээр өөр полисэн байд юм байна. Эрх хэдэлсэн хүмүүс байд юм байна. За төрийн байгууллагууд жишээлбэл холбогдох төрийн байгууллагууд Монгос одоо холбоотой төршийн байгууллагууд, хувийн хвшлийн байгууллагууд ямар өрхтэй юм бэ? За төрийн бус байгууллагууд ч гэсэндээ олон нийтийн байгууллагууд ч гэсэндээ ямар өрхтэй гэдгийг тодорхойлж өгдөг. Тэгэхээр хор хорхлыг бас багасгах, арилгах энэ бас одоо нууцсан байх ёстой гэсэн. За мэдээж хэрэг хамгийн ихэнд бол юун дээр энэ үнэлгээгээ суурах ёстой. Тэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд суурьсан байх ёстой. За ямар арга барилаар хийх ёстой гэхээр олон орон нутгийн одоо ард иргэдтэй хамтарч энэ хамтын оролцоотойгоор үнийг одоо үнэлэх ёстой. Энэ бол маш их чухал аспект бий. Хүний эрхийн үүднээс олон улсын мэдээж хэрэг хүний эрхийн хэмжээг авах ёстой. Тэгээд үнэхээр эдгээр эрхийн хэмжээнд зөрчиж байгаа үгүй гэдгийг харах ёстой. Тэгэхээр энэ бол нэг үнэлээд энэ бол нэг нэг хасаасаа явна гэсэн. За нөлөөллийн тухай хор хөврлийг
үүндээ одоо шууд хорхорлож болно, шууд бас байж болно. Might be things such as legacy issues. So again, if you think about a mining company, for example, acquiring an interest Соёлын одоо өв хөрөнгөний тухай асуудал гарч ирж байна. that have already occurred Хэрэг одоо янгаан өв хөрөнгөтэй and their impact of эсвэл одоо үйл ажиллагаа явуулж исэн компаниг авлаа гэхэд тэрнээс өмнөх одоо хүний эрхийн зөрчил гаргаж исэн асуудал нь яах вэ? So very important. Тэгэхээр энэ болгоныг бол бас л хүний эрхийн зөрчил багасгах хэрэгтэй байдаг. To focus a little bit on За агуулгын хувьд ч гэсэндээ одоо гомдлоо шийдвэрлэх одоо эрхийг сэргийлэх нь асуудал бас их чухал. from all of these, I think За энэ болгоноос the impact assessments that we've reviewed or За. that we've worked on with companies, both human rights and бидний ялангуяа хамтарч ажиллаж исэн компаниуд бас харахад we бол would probably argue there is some room to improve. мэдээж юм сайжруулах бас боломж бас байдаг. Үнэлгээнийхээ асуудал дээр ч гэсэндээ Patient жишээлбэл зарим одоо үнэлгээ оролцоо хангалттай мөртлөө ил тод байдлыг хангадаг ч юм уу, эсвэл ил тод байдлыг хангачаад оролцоо хангадаг ч юм уу, энэ болгоныг бүгдийн ижил түвшинд бол одоо байлгах ёстой. I also tried to just for myself. За өөртөө зориулаад маань бас та бүхэн ч гэсэндээ зориулаад зарим which we currently асуудлыг in environmental and social impact. ялангуяа байгаль орчны нөлөөг хэрхэн яаж үнэлэх ёстой вэ Either гэдгийг or in such a slight харсан. Тэр they may компани бол ерөнхийдөө их тийм хүнэн маягаар бараг л үнэлгээ хийдэггүй. here in the red. Тэгэхээр энэ улаанаар ингээд энэ асуудлыг гаргасан байгаа. Энэ зөрчсөн эрхээ эсэргээлэх гэдэг энэ эрх нь явж байгаа. Энэ бол ерөөсөө хүний эрхийн анхдагч эрх байгаа. Capacity building За чадахыг сайжруулах, ялангуяа орон нутгийн одоо оролцоог хангасан but often a lot more байх ёстой. to actually ensure Гэхдээ энэ оролцоог нь илүү идэвхжүүлэхийн тулд яах ёстой вэ? can actively Ялангуяа одоо эрхэн зөрчиж байгаа олон нийт яах ёстой вэ? Тэр эдгээрт бол дэмжлэг үзүүлэх ёстой байдаг. Дэд бүтцийн ч юм уу, эсвэл нөхөн олгор ч юм уу, эсвэл одоо тэр тухайн олон нийтийн дотор илүү үнэн бүлгүүдийг тэднийг одоо тэднэртэй зөвлөлдөх ийм үйл ажиллагааг авч хөржүүлсэн байх ёстой байдаг. another one is За өөр нэг нь the issue of gender, гендер асуудал байдаг. rights of women and girls. За охид эмэгтэйчүүдийн асуудлыг бол үнэлгээнд дээр бол одоо 100% авч явдаггүй. Тэгэхээр хүний эрхийн үүднээс бол энэ бол очиж дутагдaltaа. Яг бол эмэгтэйчүүд ба охтуудын асуудлыг илүү What is the mandate of the UN чуулчилж авч өстой үзэх now tasked with ёстой гэсэн баримтлах зарчим байдаг. or implementing the Тэгэхээр ялангуяа одоо нүүдийн удирдах зарчмуудыг үзэхэд бол энэ гендерийн gender specifically called out in the mandate. мэдрэмжтэй байх ёстой, гендерийн асуудлыг зохицуулж явах ёстой гэсэн ийм шаардлага тавьдаг. Тэгэхээр компаниуд энэ хүний эрхийн үнэлгээ ба шалгалтыг өөрсдөө хийж байхдаа энэ гендерийн асуудлыг бас маш их анхаарах ёстой. So that was a little bit about impact assessment. And За тэгэхээр үнэлгээний тухай ярьлаа. За энэний a practical example. One impact Дөрмөд хэлэхэд бол assessment that has been done and which is publicly available is хүний эрхийн нөлөөний судалгаа хийгдсэн олон нийтэд нээлттэй байдаг нь Гватемалын нэгэн үнэлгээ байдаг. Энэ бол одоо интернет дээр байдаг. impact assessment Энэ нөлөөний тайлбар нь using human rights standards as a benchmark. одоо хамгийн чухал зүйл нь бол хүний эрхийн одоо Found that хэн хэмжээнд өрчлөө гэдгийг legislation үнэлсэн байдаг. as people were not effectively recognized. Тэгэхээр Гватемалд би болсон байхээр тухайн орон нутгийн уугуул иргүүдийн эрхийг бол бүрэн дүүрэн сонсоогүй тэдний оролцоололгүйгээр зөвлөгөө хийсэн. Үнэлгээ хийсэн байна. Тэгэхээр хамгийн гол нь яагаад энэ бүрийг уугуул иргэдийн хүлээн шүрэх гэхээр
үндэсний хууль тогтоомжид эдгээр хүмүүсийг They looked at the одоо declaration. оршин тогтнолын хүлээн зөвшөөрөө байсан. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг уул иргэдийн нийгмийн конвенц мөн бас олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцийг зөрчсөн асуудал болсон байсан. Which was also contributing to lots of mine closure, conflict, Тэгэхээр couldn't operate. олон төрлийн одоо The issue of уурхайн асуудал бол бас одоо уул иргэдтэй бас их холбогддог та бүхэн мэдж байгаа. international standards. Тэгэхээр мэдээж үндэсний хууль тогтоомж байхгүй юм чинь Гватемалд бол ялангуяа олон улсын л одоо хүний эрхийн хэмжээг баримтлахаас өөр аргагүй болсон. 3 слайд үзцгээе. Which are about, as I said, access to remedy. За энэ бол одоо эрхээс сэргийлэх, зорчигдсон эрхээс сэргийлэх. I thought we could elaborate a little bit more on the idea of grievance mechanisms at a За project ялангуяа одоо төслийн хэмжээнд гомдлыг хэрхэн барагдуулах ёстой вэ of the corporate гэдгийг бодох ёстой. as you will Тэгэхээр та бүхэн мэдж байгаа корпорац нь бол одоо хүний эрхийг хүндлэх ёстой гэсэн ийм үндсэн зарчимтай ажилладаг байгаа. Тэгэхээр төслийн одоо түвшинд хэрхэн яаж гомдол барагдуулж байна гэдэг одоо механизм нь бол бүхэл бүтэн том механизмын нэгэн хэсэг гэдэг ойлгох ёстой. Тэгэхээр мэдээж шүүхээр зорчигдсон эрхээ сэргийлэх ийм боломж бол нээлттэй байх ёстой. Тэр арга барил нь нээлттэй. of non-judicial mechanisms. Мөн бас одоо шүүхийн бус механизмууд ч гэсэндээ ажиллаж байна гэсэн үг гэдгийг хангах ёстой. Энэ бол одоо омбудсманы офисаар дамжуулж эсвэл хүний эрхийн үндэсний байгууллагуудад дамжиж хэрэгжих ийм боломжтой. Шүүхийн бус байдлаар гомдлоо барагдуулах. За мөн бас одоо омбудсманы офис олон улсын бас байгууллагууд энэ зарчмуудыг баталсан байгууллагуудад хандаж болно гэсэн. Larger context. Тэгэхээр явж исэн гэсэн ийм том контекстын нөхцөл байдал ажиллаж байгаа шүү гэдгийг одоо мартах ёсгүй. So just in terms of helping to build a little bit the rationale as to why should a company Яагаад компани төслийн түвшинд одоо гомдлыг барагдуулах механизм байх ёстой вэ гэдгийг ярив. Энэ асуудал дээр хэдэн жил Австралид ажилласан л да. Эхний ээлжинд бол компаниудаас юу асуудаг вэ? Ерөнхийдөө бид нар гомдол хүлээж амаргүй үнэхээр бидний одоо манай нэр төрд нөөдөд яг бол бид нар одоо олон нийтэд харилцах хүмүүсээр дамжуулаад энэ асуудлыг нь зохицуулаад явдаг гэж хэлдэг байсан. So often you're met with quite a lot of resistance Тэгэхээр компани зүгээс бол нэлийн эсэргүүцэлтэй тулгардаа гэсэн. or project level grievance mechanisms. Ялангуяа төслийн хэмжээнд одоо гомдлыг барагдуулах механизм бий болох тал дээр тэгэхээр та бүхний ойлгох ёстой юу ойлгох вэ гэхээр Of course, I'm running on the assumption нэгдүгээрт that we're all already on board with the fact that for community members and workers, it's extremely important. олон одоо орон нутгийн хүмүүс Монгол ажилчдын хувьд бол гомдлоо шууд одоо сэргийлэх эрхтэй байна гэдэг нь маш чухал эрх гэдгийг л та бүхэн цөмөрөө мэдж байгаа, ойлгож байгаа гэдгийг ойлгож байна. Тэгэхээр компанийн үүднээс компани л доо энийг ойлгох гэдэг байна шүү дээ. One is that За нэгдүгээр хүний эрхийг хүндлэх гэдэг нь those rights are outlined in the International Bill of Rights, of which the right to remedy is one. гомдлоос сэргийлэх эрхийг өөрөө багтаадаг. A little more practically oriented, Илүү arguments around практикт чиглэсэн to identify and аргумент гэх юм бол early. ямарваа нэгэн одоо хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд тэрийг урьдчилан сэргийлээд хор хохирлыг Then can't be addressed. одоо зохицуулах ийм боломжтой болдог. Тэр нь болохоор чи их том асуудал болохоос өмнө эсвэл бүр бүтцийн асуудал болохоос өмнө багасгадаг гэсэн. Such as the company not being able to continue its business. Хэрэв ийм тогтолцооны асуудал үүсэх юм бол магадгүй тэр тухайн компани үйл ажиллагаа зогсоохоос өөр аргагүй болно. Яг л тухайн орон нутгийнхан бол энэ компанийг ажилуулахгүй гэсэн үг шүү дээ. Another point is За өөр нэг асуудал нь бол an effective grievance mechanism гомдлыг шийдвэрлэх механизм нь энэ бол одоо оролцогч талуудын одоо зөвлөлт механизмын нэг хэсэг байх ёстой, оролцоог хангасан механизм байх ёстой.
Тэгэхээр олон нийтийг оролцуулна гэдэг нь бол маш олон асуудлыг хамарсан харилцан яриа байдаг. Гомдлыг сэргээх механизм нь бол олон нийт нь хууль ёсны бас хүртээмжтэй байдлаар үйл ажиллагааны талаар гомдол гарах ийм боломжтой байна л гэсэн үг. За ингэснээрээ компанид ч гэсэндээ ашигтай. Яа тэгвэл энэ үүгээрээ одоо мэдээлэл өгөх мониторинг хийх арга барил болгож болно. Тэгэхээр энэ механизмыг дамжуулаад ажилчид нь ямар асуудалтай байна гэдгийг ойлгож болно. Эдгээр асуудлыг мэдснээрээ шийдвэрлэх ялангуяа бүтцийн хувьд нэг бүрчин шийдвэрлэх боломжтой болж болно. За тэгэхээр би компани гомдол шийдвэрлэх механизмыг үнэлж байсан. Ихэнх гомдол нь дамжуулын асуудлын тухай байсан. Залуучууд ба олон нийт одоо орон нутгийн одоо залуучууд мотоциклээр ингээд одоо амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэсэн юм байсан. Тэгэхээр хэд хэдэн ийм гомдлыг авчаад компани хэрхэн яаж энэ асуудлыг шийдвэрлэх талаар стратеги гаргасан байгаа. Тэгэхээр олон нийттэйгээ олонний орон нутгийн олон нийттэй хамтарсан ийм ярилцлага хийсэн байгаа. За өөр байдлаар ч гэсэн магадгүй энэ асуудлыг тогтоох боломжтой байсан бах. Ийм бас боломжгүй мэдээж. Энэ тохиолдолд компани гомдол барагдуулах механизм бол нэлийн үр дүнтэй ажилласан гэж үзэж байна. За өөр жишээнүүд Перугийн жишээнүүд харилцан ярианы хэлбэртэйгээр уул уурхаагаас үүдсэн олон нийтийн гомдлуудыг шийдвэрлэдэг байгаа. За эдгээр нь бол нэлийн бүтцсэн ийм форумуд байгаа. Тэгэхээр орон талт одоо форумуд гэсэн. Тэгэхээр энэ нь бол орон нутгийн засгийн газар, тухайн компани, орон нутгийн одоо иргэдийн төлөөлөл багтсан байдаг. За эдгээр форумуд нь маш үр дүнтэй ажилласан. Эдгээр хүмүүсийг нэгтгэж мөн асуудлыг шийдвэрлэх маш идэвхтэй, үр дүнтэй ийм форум арга барил болсон. За гомдлын талаар хамгийн сүүлд нэг юм хэлэхдээ нэгдсэн улсын байгууллагын чиглүүлэх одоо 38 зарчим байна. Тэгэхээр төр бус одоо гомдлоо сэргээх механизмтай байх ёстой. Компани тийм бол төслийн хэмжээнд ч гэсэндээ тэр гомдлыг шийдвэрлэх механизм байх ёстой гэсэн. За энэ болгон бол их нарийнаар цаашаа өөрийн мэдээлэл байгаа. Тэгэхээр та бүхэн өөрсдөө уншиж болно. Тэгэхээр компаниуд өөрсдийнхөө үйл ажиллагааг шинжилнэ гэсэн. Эсвэл одоо төслийн хэмжээнд гомдлыг барагдуулах механизмтай болохыг хүсэж байгаа компаниуд эдгээрийг ашиглаж болно. Бусад орнуудын практик, бусад компаниудын практикийг бас харж болно. Энэ процессыг яаж хэрэгжүүлдэг гэдгийг харж болно. За өөр нэг хоёр баримт байна. Нэг нь олон улсын санхүүгийн корпорац. Тэгэхээр энэ нь болохоор жишээлбэл алхам өрөөр нь төсөл дээр үндэслэсэн гомдлын механизмыг хэрхэн байгуулах тухай байдаг. Тухайн үйл ажиллагаанд, тухайн салбарын үйл ажиллагаанд, тухайн компанид ямар одоо гомдол барагдуулах механизм дээрээ гэсэн ийм болгоныг та харж болно. ICM бас нэгэн чиглүүлэх баримтчиг гаргасан байна.
And then several research institutes have done. За Монгол судалгааны хүрээлэнгүүд ч гэсэндээ маш их судалгаа хийсэн байгаа. Ялангуяа төслийн хэмжээнд гомдлыг хэрхэн яаж барагдуулж байгааг талаар аль нь сайн аль нь муу болж байгаа талаар судалсан байгаа. Тэгэхээр энэ бол олон нийтэд нээлттэй мэдээлэл байгаа. And one of the best resources I think is the Human Rights and Business Resource Center. За хүний эрх ба бизнесийн их сурвалжийн төв гэсэн энэ төрлийн бас байгууллагаас гаргасан материалууд бол маш их мэдээлэлтэй байдаг. Та бүхэн энийг хэлье. That brings us to the end of our talking. За ингээд бид бүхэн яриагаа Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс бол бизнес ба хүний эрхийн асуудалд нэлээд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн бид одоо энэ чиглэлээр бизнесийн байгууллагууд чиглэсэн сургалт сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаануудаа одоо үргэлжлүүлэн явуулна. Тэгээд та бүхэнтэй хамтран ажиллах боломжууд бас нээлттэй байгаа гэдгийг энд хэлхийг хүсэж байна. Тэгээ өнөөдрийн энэ лекцийг уншиж байгаа хоёр зочин маань одоо Дани хүний эрхийн хүрээлэнгээс ирсэн гэдгийг та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр бол бизнес ба хүний эрхийн энэ асуудлаар дэлхийд яг судалгаа хийдэг, яг энэ чиглэлээр ажилладаг байгууллага гэх юм бол Дани хүний эрхийн хүрээлэнгээс өөр байгууллага байхгүй байгаа. Тэгээ ийм хүмүүсийн одоо үнэтэй лекцийг сонсож энэ бүхнээс одоо бизнесийнхаа үйл ажиллагаанд сургамж санаа авах зүйлүүдийг олж авна гэдэг бол бидний хувьд бол маш одоо ховор завшаан гэж бид бодож байгаа. Тэгээд өнөөдрийн лекц уншиж өгсөн одоо хатагтай Нора болон Кэтрин нартай ингээ бүгдээрээ талархлаа илэрхийлье.